My Voice наадмын шилдэг 21-1 Good Boy саналыг баяр хүргэе шилдэг болсон. Сайн бацгаана. За эхнээсээ өөрсдөө танилцуулаад авчи. Good Boy саналыг та бүхэнд танилцуулж байна. За энэхүү нэвтрүүлгийг үзэж байгаа нийт үзэгчтэй энэхүү сайн өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Good Boy саналын гишүүн Тэлдүн байна. Good Boy саналын гишүүн Оч сүрэн. Good Boy саналын гишүүн Жаргал. Манай ч 2006 онд байгуулагдчихсэн. Яг 2006-наас хойш яг өдийг хүртэл одоо арын албаны ажил манай хамтлагийн одоо хамтлаг гэсэн сэтгэл зүрэхтэй нийл яг бүхэл бишиг явсан. Манай аав ээжнэр ч тэр бид дөрөв ч тэр яг бүгд бие биенийг амарч ойлгодог, тусалж дэмждэг, үнэхээр тийм ойлгодог. Тэгээд аав ээж нартаа маш их тийм баярлж явдаг шүү. Орох шийдвэрийг юу яаж гаргасан бэ? Хэн гаргасан бэ? Хэн орыг санаачилсан бэ? Анх ер нь яг My Voice болохоос өмнө хамтлаараа айгүй их тийм бэлтгэл хийгээд тоглолт хийгээд явж исэн. Тэгж жагаад нэг өдөр явж жагаад UBS телевизийн хөтлөгч Зэнгүн ахтай таарлдажсэн манай хамтлагийнхан. Юу болохоо ахын нөө My Voice гэх тэмцээн болгож байгаа танаа хамтлаг орооч хэлж исэн. Тэгээд тухайн үедээ сонсч авал бас орох уу яах уу гэд дөрүлээ амир бас ярилцаад бодоод яг хамтлагаараа сууж исэн. Тэгээд амьд төвшин тоглоом чинь нэг ороод үзье гээд орсон байгаа. Юм саачок миний хилүүлж нарто хачны усилэрэ алтанаар шаврон бишиж арадан дуугийн сосороо. Дууны сонголтоо яаж хийдэг вэ? Дээрээс нь танаа хамтлагчин гол нь одоо амьд төгчмийн хамтлаг мөртлөө ганцхан госол дуучин дуулдаг биш. Дөрүүлээ бүгдээрээ дуулдаг шүү дээ. Тийм нэгдүгээр шатанда бол акустикаар яг өөрсдийнхөө ямар дуулдаг яаж одоо ингээд хоолой салт энтрийг үзүүлэхийг зорьсон. Тэгээд ер нь бол амьд төгчмөнтэй яг өмнөнийг хэлдэг нөгөө амьд төгчмөнтэй яг хоолой салгаад болох бас ер нь бол хүнд ажиллаулээ. Тэгээд бид нар бас бүх юма дуу муугаа бүгдийг ингээд ярилцаад ингээд ер нь бол бүх юмыг төгсөйг Өөрсдөө гэсэн тоглолтоо гаргахын хажуугаар хоолой салгалтаа яг үнэн зөвөөр яг илүү яг нарийн хэмнэлтэд дуулахын тулд маш их хүчин чармаал хэрэгтэй. Тэгээд яг энийг гаргахын төлөө бид тэгээд маш их хэмжээний одоо цаг завыг зарцуулсан. Хоёрдугаар шин дээр манай харан хамтлагийн дуусан чи ирээгүй гээд. За тийм шүү дээ. Манай харангоо тий. Тэгээд юу энэхүү дуун зүрхэнд ирэлдэхэд нөгөө уран сайхны камин дуулагдсан байдаг. Муханыг хамтлаг coverсан. Дараа нь манай хамтлаг coverж дуусан байгаа. Хоолоос салгаагүй аль болох яг дөрүүлээ уцлал дуусан өөр өөрсдийн тоглолттой гэж дуусан байгаа. Манай 3 дугаар шат хамгийн яг эксэлтэй шат байсан. Өөрсдийн гэсэн тийм цаг завыг аягүй тийм зарцуулсан. Тэгээд яг энэний хүчинд ганц өдрийн турш одоо бэлтгэл муу байсан ч гэсэн хичээсний хүчинд 3 дугаар шатанд тэнцсэн баг гэж бодож байгаа. Тэгээд 1-2 дугаар шатан дээрээ хичээж үзснийг манай шүүгчнэр анзаарч үзээд бид хэдий ганц удаа өгшөөсөн ч байж магадгүй. Тэгтэл ер нь айгүй баярлж байгаа. Тийм. Дөрөвдүгээр шат бол шилдэг оролцогчдыг сонгон шалгаруулах шат байсан. Аглуу ахлуулсан чи аглуух үүдээс хараал. Бэлнэ үү гэл яаш амар харагдчихсан. Тэгэл за яасан болдоо гэл тогтоон голгосон чил амар хот бичгтэй. Тэгэл за яг хасагдчихтэй гэл амар сэтгэл зүйн гүн хямралт. Тий яг тэгээдсэн. Тэгээд амар сэтгэл зүйн гүн хямралт унаал за гээл байж чинь
Та шилдэг орногт орж чадлаа. Үгүй юу шилдэг оролцогч болж чадлаа гал. Йоо орилолтоо гүйлтэл үсэд цогцоод гоё байсан гоё. Янз гайхалтай. Гадаа тоглолтод оролцох эрхийн бичиг. Баяр үргээ. Тим 51% дугаартай Good Boys хамтлаг. Баяр үргээ. Шилдэг 21-т багцанд баяр үгээ. Удахгүй шилдэг 21-ийн хамтарсан гала концерт болох гэж байна. Гала концертын дээр мэдээж Гран-при шагналтан болоод эхний 2 3 дугаар байрын эзэд тодорхойлно. Тэгээд урагшаа залуусаа амжилт хүсье. Ирчвчээрээ дүүрэн байгаарай. Эчнэрч тэр бид дөрөвч тэр ягд бүгд бие биенийг амар сайн ойлгодог, тусалж дэмждэг, үнэхээр тийм ойлгодог. Тэгээд заавал нартай маш их тийм баярлж явдаг шүү. Орох шийдвэрийг юу яаж гаргасан бэ? Хэн гаргасан бэ? Хэн оройг санаачилсан бэ? Анх ер нь яг Майос болохоос өмнө хамтлаараа айгүй их тийм бэлтгэл хийгээд тоглолт хийгээд явж исэн. Тэгж жагаад нэг өдөр явж жагаад UBS телевизийн хөтлөгч Зэнгүн ахтай таарлдчихсан манай хамтлагийнхан. Юу болохоо ахын нөө Майос гэж тэмцээн болох ч байгаа танаа хамтлаг орооч хэлжсэн. Тэгээд тухайн үедээ сонсчоод бас орох уу яах уу гэд дөрүлээ амир бас ярилцаад бодоод яг хамтлагаараа сууж исэн. Тэгээд амьд төвшин тоглолт юм чинь нэг ороод үзье гэд тэгээд орсон байгаа. Сайхан хажуугаар хоолой салгалтай яг үнэн зөвөөр яг илүү яг нарийн хэмнэлтэд дуулахын тулд маш их хүчин чармаал хэрэгтэй. Тэгээд яг энийг гаргахын төлөө бид тэгээд маш их хэмжээний одоо цаг завыг зарцуулсан. Хоёрдугаар шин дээр манай харан хамтлагийн дуусан чи ирээгүй гээд. За тийм шүү дээ. Манай харангоо тий. Тэгээд юу энэхүү дуун зүрхэнд ирэлтгоод нөгөө уран сайхны кинонд дуулагдсан байдаг. Муханыг хамтлаг coverсан. Дараа нь манай хамтлаг coverж дуусан байгаа. Хоолоос салгаагүй аль болох яг дөрүүлээ уцлал дуусан өөр өөрсдийн тоглолттой гэж дуусан байна. Дууны сонголтоо яаж хийдэг вэ? Дээрээс нь танаа хамтлагчин гол нь одоо амт хөгжмийн хамтлаг мөртлөө ганцхан госол дуучин дуулдаг биш. Дөрүүлээ бүгдээрээ дуулдаг шүү дээ. Тийм нэгдүгээр шатндаа бол акустикаар яг өөрсдийнхөө ямар дуулдаг яаж одоо ингээд хоолой салт энтрээ үзүүлэхийг зорьсон. Тэгээд ер нь бол амьд хөгжмөнтэй яг өмнөний хэлдэг нөгөө амьд хөгжмөнтэй яг хоолой салгаад дуулах бас ер нь бол хүнд ажиллаулээ. Тэгээд бид нар бас бүх юма дуу муугаа бүгдийг ингээд ярилцаад ингээд ер нь бол бүх юмыг төгсөйг хүсдэг. Өөрсдийн гэсэн тоглолтоо гаргах. Манай 3 дугаар шат хамгийн яг эксэлтэй шат байсан. Өөрсдийн гэсэн тийм цаг завыг айгүй тийм зарцуулсан. Тэгээд яг энэний хүчинд ганц өдрийн турш одоо бэлтгэл муу байсан ч гэсэн хичээсний хүчинд 3 дугаар шатанд тэнцсэн байх гэж бодож байгаа. Тэгээд 1 2 дугаар шатан дээрээ хичээж үзснийг манай шүүгчид нар анзаарч үзээд бид хэдий ганц удаа өшөөсөн ч байж магадгүй. Тэгтэл ер нь айгүй баярлж байгаа. Тийм. My Voice наадмын шилдэг 21-ийн 1 Good Boys хамтлаг. Баяр үргээ шилдэг болсон. Сайн бацгаана. За эхнээсээ өөрсдөө танилцуулаад явчих. Good Boys хамтлагийг та бүхэнд танилцуулж байна. За энэхүү нэвтрүүлгийг үзэж байгаа нийт үзэгчтэй энэхүү сайхан өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Good Boys хамтлагийн гишүүн Тэлбэн байна. Good Boys хамтлагийн гишүүн Очго, Оч сүрэн. Good Boys хамтлагийн гишүүн Жаргал. Манай хамтлаг 2006 онд байгуулагдчихсэн. Яг 2006-наас хойш яг өдийг хүртэл одоо арын албаны ажил манай хамтлагийн одоо хамтлаг гэсэн
сэтгэл зүрэхтэй нэг л яг бүхэл бишиг явсан. Манай аав